Хэрвээ та 18 нас хүрээгүй бол энэ дугаарыг сонсохгүй байхыг зөвлөе. Бор гişрийн цагдаа нар төмөр чамдаан дотроос залуу Аз эмэгтэйн цогцыг олжээ. Энэхүү амьжигт уулмөр нь Солонгос улсын хамгийн цуута алуурчдын нэгийг илрүүлэх мөрдөн шалгах ажлын эхлэл болсон. Ким Кён Со 1971 эсвэл 72 онд өмнөд Солонгост төрсөн. Түүний хувийн амьдралын талаар маш бага мэдээлэл байдаг ч 2000 оны 9-р сард гэрлэлтэнд бүтлгүйдэж эхнэрээсээ салсны дараа тэрээр англи хэл сурах зорилгоор эх орноосоо Лондон руу явсан байдаг. Гэвч 2001 оны 10 дугаар сард тэрээр сургуулиа хаяж 2 байр түрээслүүлэн амжиргаагаа залгуулж эхэлсэн. Нэг нь Лондоны хуульчдын дүүрэг гэгддэг Holborn-ы ойролцоо Eagle Street дэх байр, нөгөө нь Vauxhall дүүргийн Gasta Street дэх байр байлаа. Нэрийн энэ хэргийн гол гэмт хэрэгтэн нь бол Ким Кён Со гэдэг хүн байгаа. Үүнээс цааш Ким гэд яриад явжээ. За, түрээслэгчтэй болохын тулд байрны ганцаарыг Ким нэгэн сайт дээр байршуулжээ. Түүний түрээслэгчдийн ихэнх нь гадаадаас ирсэн оюутнууд байсан бөгөөд олонх нь түүнтэй адил солонгосчууд цөөн хоногор ирж байрнуудыг түрээсэлдэг байсан. Тухайн үед Ким Марика Ишимура нэртэй Япон гаралтай эмэгтэйтэй үерхдэг байсан бөгөөд тэр эмэгтэй нь үсчээ идэг байсан. Хосууд Eagle Street дэх байрны том мастер унтлагын өрөөнд амьдардаг байсан бол хоёр солонгос эмэгтэй нөгөө өрөөг нь түрээсэлдэг байсан. Кимийг мэддэг хүмүүс түүнийг үргэлж инээмсэглэдэг, ээлдэг, найрсаг тосрохуу хүн гэж тодорхойлсон байдаг. Тэр хүн болгонд таалагддаг, ялангуяа залуу бүсгүйчүүдийн анхаарлын төвд амархан ордог нэгэн байсан. Тэрээр өөрийгөө баян гэр бүлээс гаралтай, нэлээд өндөр орлоготой болон амьдралын хэв маягийн хувьд ч нэлээд хангалуун хүн мэтээр бусдад итгүүлж чаддаг байсан. Гэвч энэ бүхэн нь хуурамч байсан. Бодит байдал дээр Кимийн санхүүгийн байдал эмх замбраагүй, тэр асар их өртөө байсан бөгөөд бүх кредит картнууд нь хаагдсан ийм л байдалтай байсан. Үүнээс гадна тэр найз охин Марикатагаа мансууруулах бодис байнга хэрэгэлдэг байсан. 2001 оны 10 дугаар сард гэхэд тэдний харилцаа нэлээд муудаж, Кимээс бараг 10 насаар дүү бүсгүй, байранд нь бараг эрхээ болж салсан. Яг энэ үед нь Ким өмнөд Солонгосоос ирсэн Жин Кёнжэ гэх охинтой хамгийн анх танилцсан. Тэр охин нь Кимийн түрээслүүлдэг байранд ердөө 3 хоног байрлах захиалга өгсөн байсан. Жин Солонгосын нэг их сургуульд Францын уран зохиол судлалаар сурдаг байсан бөгөөд оюутан солилцооны хөтөлбөрийн хүрээнд Францын Ливоми их сургуульд хэдэн сарын хугацаатай ирж сурж байсан. Оюутан солилцооны хөтөлбөрөө дуусгасны дараа Жин Кёнжэ Парис болон Лондоны үзэсгэлэнт газруудаар хэд хоног аялаад дараа нь Солонгос явахаар төлөвлөж байсан. За, энэ хохирогчийн нэрийг Жин Кёнжэ гэдэг. Үүнээс цааш Жин гэж явжээ. Жин 2001 оны 10 дугаар сарын 24-ний лав гарагт Английн нийслэл Лондон хотод ирсэн бөгөөд 10 дугаар сарын 27-ны Бямб гарагт Франц руугаа буцах ёстой байсан. Тэр интернет дээрх Кимийн байр түрээсүүлэх зарыг олж хараад Eagle Street дэх байранд өөрөө түрээслэхээр түүнтэй тохиролцсон байсан. Ингээд Жин 10 дугаар сарын 24-нд тохиролцсон байрандаа буюу Eagle Street дэх байрандаа ирж өөрийн аяллаа эхлүүлсэн байдаг. Гэвч 10 дугаар сарын 26-ны шөнө буюу Франц руу буцахаас 1 хоногийн өмнө 21 настай Жин бүсгүй Кимийн харгас холдлоход өртжээ. Яг юу болсон талаар хэргийн дэлгэрэнгүй мэдээлэл хизээч ил болгоогүй ч тэд хоёулахнаа үлдэх үед эхлээд эмэгтэйн хөлийн шагаа, гарын бугуу хэсгүүдийг нийлүүлж скотчдоод үүний дараа нүрийг нь скотчоор орон амьсгалж чадахгүй болгож улмаар амийг нь хөнөөсөн болох нь сүүлд хэргийн явцад тогтоогдсон. Гэвч үүнээс өмнө Ким Жин Кёнжэг сүрдүүлэн кредит картных нь нууц үгийг хэлүүлсэн бөгөөд тэр энэ мэдээллийг дараа нь ашиглаж мөнгөний авахар төлөвлөсөн. Дараа нь тэр бүсгүйг төмөр чамдаанд хийж том мастер унтлагын өрөөний хувцсны шүүгэнд нуусан байна. Ким түүний зогцыг дараагийн 5 хоногийн турш тэнд хадгалсан. За, тэгээд баасан гарагт дараагийн түрээслэгчид байранд ирж Жин охин хаанаагааг асуухад Ким түүнийг Франц руу 1 өдрийн өмнө буцахаар шийдсэн болохоор би өөрөө түүнийг багцаал хөргөж өгчөөд ирлээ хэмээн ярьсан байдаг. Жин товсон хугацаанд Франц руу буцаагүй бөгөөд ямар ч тайлбаргүйгээр алга болсон тул түүний гэрийнхэн маш их санаа зовон Кимтэй холбоо барьж асуухад тэр мөн л дээрхийн адил түүхийг баг зэрэг өөрчлөн найз нөхөд болон гэр бүлийнхэнд нь ярьж байжээ. 10 дугаар сарын 27-ны Бямб гарагт аимшигт хэрэг үйлдснийхээ дараах өдөр Ким хохирогчийн банкны 2 картыг авч данснуудыг нь хоосолж эхэлсэн.
Эхлээд тэр өмнөд Солонгосын Кукмин банкны картыг ашиглахыг оролдсон бөгөөд энэ нь гэр бүлийн данс байсан. Энэхүү дансыг Жини эцэг их онцгой тохиолдолд зориулан нээсэн байсан бөгөөд охин өөрөө бараг ашигладаггүй байлаа. Данснаас мөнгө авах эхний оролдлого бүтлгүйцсэн бөгөөд учир нь тэр картын пин кодыг буруу оруулсан байсан. Гэвч хэдхэн хоногийн дараа Ким дахин оролдож 1900 фунт стерлинг авч чадсан. Нөгөө карт нь Францын банкных байсан бөгөөд охин Францад байх хугацаанд хувийн хэрэгцээнд зориулан хадгалсан мөнгө нь тэнд байсан. Тэгээд Ким энэ картыг нь бас нэгэн солонгос эмэгтэйд өгч Парис руу очоод аль болох их мөнгө данснаас нь авч өгөхийг хүссэн юм. Энэ хүсэлт мэдээж маш их сэрэг төрүүлэхээр байсан ч Ким энэ карт нь найз охин болох Марикогийнх нь гэж худлаа хэлж мөн яагаад Парист мөнгө авах шаардлагатай болсон талаар жинхнээсээ юм шиг түүх зохиож яриад өгч явуулсан байдаг. Түүний тэр түүх нь хангалттай үнэмшилтэй байсан бололтой тэр эмэгтэй мөнгө авч өгөх гуйлтыг нь зөвшөөрсөн байна. Үнэн дээр Ким хөрөгчийнхөө бүх мөнгийг авахыг хүсээд тогтохгүй, Жин Парис руу буцаж очсон гэдэг түүхээ батлаж хүмүүст харуулах давхар зорилго агуулж байсан. Ингийн тулд тэр охин Францад картаараа гүйлгээ хийж ашигласан мэд дүүр зураг бий болгох гэж оролдож ирсэн гэсэн үг. Тэрээр цагдаа нар удалгүй Жинийг гинт алга болсныг мөрдөн шалгаж эхлэнэ гэдгийг ойлгож байсан тул ийхүү хуурамч үйлмөр үүсгэхийг хүссэн. 11-р сарын 1-ний 5 гарагийн орой Ким Жиний цогцтой чемоданыг нуусан газраас гарган машин түрээсэлж аваад хойд Йоркшир дахь Аски тосон хүртэлний 4 цаг явж очсон. Тэнд тосхны замын хажууд нэлээд бөглөө газар Жиний цогцтой чемоданыг хаяад буцаж байрандаа хурж ирсэн. Ингээд үүнээс хойш Ким юу ч болоогүй мэт амьдралаа хэвийн үргэлжлүүлж, байрныхаа өрөөнүүдэд түрээслүүлж, хохирогчийн танилуд болон бусад түүний талаар асуусан хүн бүрт ижил түүхээ ярьсаар байсан. 11-р сарын 17-наас 18-ны хооронд Сон Инхэ нэртэй солонгос бүлгүй Кимийн Гаста Стрит дэх байрыг түрээслэхээр тохиролцож бас ирсэн. Эхэндээ Сон Инхэ мөн нэртэй найзтайгаа том унтлагын өрөөг хувааж түрээслэн хамтдаа амьдарч байсан ч хэд хоногийн дараа буюу 11-р сарын 9-нд мөн солонгос руу буцах шаардлагатай болж Сон Инхэ тэр байранд ганцаараа үлдсэн. За энэхүү Сон Инхэ гэдэг эмэгтэй нь ямар ч чиглэлээр суралцж байсан талаар мэдээлэл бага зэрэг зөрүүтэй байдаг. Зарим их сурвалж түүнийг Лондонд зочид буудлын менежментээр сурж байсан. Тэгвэл бус нь түүнийг солонгосын их сурвалж сурдаг байсан бөгөөд англи хэл сурахаар Лондонд ирсэн гэж мэдээлсэн. Байр түрээслэх хугацаанд Сон Инхэ болон Ким нэлээд дотн болсон гэж ойрын хүмүүс ярьсан ч тэдний хооронд ямар нэг романтик эсвэл дотн харилцаа байсан хэсэг нь одоо ч тодорхойгүй байдаг. Зарим нэг хамт харсан хүмүүс ах дүүс шиг харилцаатай харагддаг байсан гэж хүртэл ярьж байсан. Удалгүй 2001 оны 12-р сарын 3-нд Ким Игл Стрит дэх байрны бүх түрээслэгчдийг гарахыг хүсэж өөрөө ч тэр байрнаас гарч Сон Инхэгийн Гаста Стрит дэх байр руу нүүж ирсэн. Та бүхэн санаж байгаа бол Кимд 2 газар байр түрээсэлдэг байсан. Нэг нь Игл Стрит, нэг нь Гаста Стрит. Сон Инхэгийн Гаста Стрит дэх байрыг түрээсэлж исэн яг энэ үг гэсэн үг. Дараагийн хэд хоногт тэд нэлээд дотн байгаа нь харагдсан бөгөөд охин түүний энэ ээлдэг дүртэй маскныхын цаана жинхэнэ харгас эдгээд нуугдж байгааг огт сэжиглээгүй юм. Сон Инхэг хамгийн сүүлд 12-р сарын 7-нд Кимтэй хамт солонгос ресторанд хуулдаж байх үед нь харсан байдаг. Ким Сон Инхэг өмнөх хохирогчийн адил гар хөлийг нь хүлж аманд нь оймсч ихэд скотчорд холгойг нь ороон амь насанд нь хүрсэн байна. Тэгээд цогцыг мөн л байрны коридорт байрлах шкафанд хийж хүн онгойлгохгүй болгож хадсан байна. Тэнд цогцос нэлээд хэдэн сарын турш хадгалагдсан байдаг. Үүний дараагаар хохирогчийн картыг авч 1300 орчим фунт стерлинг авч данснуудыг нь хоосолсон. За хүмүүст ярихдаа болохоор Сон Инхэ цаанаасаа байраар хангадаг зочид буудалд ажиллахаар явсан гэж хэлсэн байдаг. Ингээд түүний данснаас авсан мөнгөөрөө 12-р сарын 13-ны өдөр Канадын Торонто руу явах онгоцны билет авч тийшээ нисэж очоод урьдын адил байр түрээслүүлэх бизнесээ үргэлжлүүлэн хийж эхэлсэн. Ким хэрэг намжтал Канадад 1-2 жил болохоор төлөвлөж байсан. Энэ бүхэн мэдээж Кимийн төлөвлөснөөр болоогүй. Эхний хохирогч болох Жиний гэр бүлийнхэн ойр дотныхан хальтаа зогсоосонгүй. Жин Англиас Франц руу буцаж очоогүй тул түүний Францад хамт сурч байсан найзууд Солонгос дахь гэрийнхэнтэй нь холбогджээ. Охиныг олж чадаагүй ах нь Жиний талаар мэдээллийг сургаггүй алга болсон хүмүүсийн Солонгосын вебсайтанд байрлуулсан.
Тэгээд энэ вебсайтн дээрх түүний мэдээллийг удалгүй Лондонгийн их сургуульд суралцж байсан бас нэгэн солонгос цагдаа анзаарсан байдаг. Жин өөр олон сургуу алга болсон хүмүүсийн нэг болсон явдал тухайн офицерын анхаарлыг нэлээд татсан. Учир нь хэд хоногийн өмнө Аз гаралтай залуу эмэгтэйн зурцыг чемдад хийсэн байдалтайгаар олсон тухай цагдаагийн мэдээллийг энэ солонгос цагдаа бас олж харсан байсан. Жиний цогцыг бол 11-р сарын 18-нд олсон. За тухайн Кими авааж тайсан тосгонд амьдардаг нэгэн хүн чемданыг тэр газраас авахыг оролдож өргөх гэтэл нэлээд хүнд тэгээд нэлээд сэжигтэй харагдсан тул шууд цагдаад дуудлага өгсөн байдаг. Цагдаа нар тэр шөнө хэргийн газар ирж гарч эдингийн гэрэл чемдан руу тусахад чемданаас хүний үс цохож байсан. Ингээд чемданыг North Yorkshire хотын морг руу хүргэж нээж үзэхэд дотор нь хүүхний даруулганаас өөр хувцсгүй эмэгтэйн цогцыг олсон байдаг. Хоригч нь 150 см-аас бага зэрэг өндөр байсан бөгөөд гар хөл болон толгойн скотчоор ороогдсон байдалтайгаар олдсон. Гэхдээ энд нэг сонирхолтой зүйл гарч ирсэн нь энэ ороосон скотч нь тэр даруйда мөрдөгчдийн анхаарлыг татсан. Энэ нь энгийн нэг скотч биш бөгөөд хар хөхөнгөтэй дээр нь эрэгтэй хүмүүсийн нүүр бүхий өрмөц зурагтай тийм скотч байсан. Удалгүй энэ нь Лондонгийн хоёр уран бүтээлч болох Гилберт болон Жорж нарын зохион бүтээсэн скотч бөгөөд 2000 оны 9 сард хэвлэгдэж зөвхөн Tate Gallery нэртэй галерегийн Их Британь дахь салбарууд буюу Лондон, Ливерпул зэрэг хотуудад маш цөөн тугаар худлаалагдсан тогтоогдсон байдаг. За нийтдээ ердөө 850 ширхэг зарагдсан болохыг мөрдөгчд тогтоосон. За энэ мэдээлэл нь мэдээж хэргийг мөрдөн шалгах ажилд онцгой чухал үүрэг гүйцэтгэсэн нэг зүйл юм. Жиний цогцост үзлэг хийх үед хоорондоо тэмцэлдэж ноцолсон ямар нэг шинж тэмдэг бүхий гимтэл шарх сорив огт байгаагүй нь хохирогчийг алхаас өмнө ямар нэгэн байдлаар хөдөлгөөнгүй болгосон байна гэсэн дүгнэлтэнд хүргэсэн. За ингээд мөрдөгчд хоёр боломжид тайлбар дэвшүүлсэн. Эхний хувилбар нь бол эмэгтэйд ямар нэгэн бодис хэрэглүүлсэн боловч энэ нь токсикологийн шинжилгээгээр илрээгүй байж магадгүй гэж үзсэн. За хоёр дахь нь бол хохирогчийг ямар нэгэн байдлаар ятгаж эсвэл замлхийлж скотчоор оруулахад хүргэсэн байна гэдэг юм хоёр тайлбар дэвшүүлээд байлаа. За шинжээчдийн хохирогчийн үсэн дээр хийсэн шинжилгээний үр дүнгээс үзэхэд хохирогч нь зүүн өмнөд Азиас гаралтай болохыг тогтоосон. За гэхдээ шинжээчид хурууны хий болон шүдний хэсгээс авсан сорьцоос ямар нэг мэдээлэл хохирогчийн хэн болохыг бол тогтоож чадаагүй. Зөвхөн 2002 оны 1-р сарын 2-нд л тэд хохирогчийн хэн болохыг тогтоож чадсан байдаг. За энэ мэдээлэл тухайн үедээ Их Британий сайтууд дээр гарсны дараа Солонгосын цагдаа нар Жин Кёнжи алга болсон тухай болон ах нь алга болсон хүмүүсийн вебсайтад бүртгүүлсэн байгаа шүү дээ. Болон чемдан хийсэн цогцос олдсон тухай энэ хоёр мэдээллийг хараад тухайн штатын цагдаагийн газартай холбогдсон энэ хэрэг Жиний алга болсонтой холбоотой байж болох эсхийг тодруулж өгөхийг хүссэн байдаг. За ингэсний дараа Английн тухайн хэсгийн цагдаа нар Солонгосын элчин сайдын яамтай холбогдож өмнөд Солонгосын иргэдийн хурууны хийний мэдээллийн санд нэвтрэх боломжтой болсноор тэд хохирогчийг Жин Кёнжи мөн болохыг тогтоосон. Үүнээс гадна энэ бүх хугацаанд 2001 оны 12 дугаар сарын 18-нд Сон Инхийг түүнтэй холбоо барьж чадаагүй найзууд нь мөн л эрен хайх ажиллагааг үргэлжлүүлэн явуулж исэн. За 2002 оны 1-р сарын 7-нд Солонгосын цагдаагийн газрын хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хилдэс болон Жиний цогцыг таньж тогтоосон тухай мэдээлэл Англиас ирснээр эдгээр гэмт хэрэгүүд хоорондоо холбоотой гэж магадгүй гэж хамгийн анх сэжиглэж эхэлсэн. За үүний үр дүнд Лондоны болон Солонгосын цагдаагийн газрын хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хилцүүд хамтарсан мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлэн явуулж эхэлсэн. Тухайн үедээ Сон Инхээ сургуу алга болсон хүнээр бүртгэгдсэн боловч тухайн үед цогц нь хараахан олдоогүй байсан тул мөрдөгчд Жин Кёнжигийн хэрэг дээр илүү төвлөрөн ажиллаж хохирогчийн найз нөхөд болон гэр бүлийнхний өгсөн мэдээллийн ачаар тэд охины хөдөлгөөнийг Eagle Street дэх энэ Лондонгийн Eagle Street дэх байранд байрлаж байсан хүртэл мөрдөн шалгаж чадсан. Өөрөөр хэлбэл хамгийн сүүлийн охин Лондон хотын Eagle Street дэх байранд байрлаж байсан гэдгийг тогтоож чадсан байдаг.
За ингээд цагдаа нар тэр байранд нь очиж хэргийн газрын үзлэг хийх үедээ тэндээс цагдаа нар Жинийг хүлж боомлох үед ашигласан тэр скотчны одынхны бүрхийг нь олсон гэсэн. За криминалистууд тэр өрөөний хан, буудан, хевсэн дээр мөн Жин Кёнжэгийн цусны улмөрийг илрүүлсэн байдаг. За үүний дараагаар энэ мэдээг сонсонгуудаа Сон Инхээгийн гэр бүлийнхэн цагдаа нар түүнийг мөн Гаста Стрит дэх туристийн байранд амьдардаг байсныг нь мэдгдсэн. За энэ хоёр объект нь хүнд хамааралтай, хүнд хүрээслүүлдэг байсан юм бэ гэдгийг цагдаа нар шалгаж үзэхэд энэ хоёр объект болон Eagle Street дэх байранд хийсэн мөрдөн шалгалтын үеэр цагдаа нар хоёулангийн тухайн үед Канада улсад байсан Ким Кёнсе гэдэг хүн түрээслүүлдэг байсныг олж тогтоосон. За тэгээд Кимийн утасны байршлын шилжилтийг хянаж шалгасны үр дүнд түүнийг Тямдан олдсон Хойд Йоркширийн тэр тосгонд мөн байсан болохыг утасных нь байршлаар тогтоож чадсан. Мөн Кимийн 2001 оны 10 дугаар сард Жиний цогцыг аваач хаях үедээ түрээсэлж авсан автомашинд хийсэн үзэлгээр Жиний цусны улмуур энэ машин дотор мөн олдсон. За ингээд бүх нотлох баримтууд нэг хүн рүү чиглэж байсан тул цагдаа нар сэжигтийн хэм болох нь бараг л ойлгомжтой болж ирсэн. 2002 оны 1-р сарын 17-нд Солонгосын цагдаа болон Хойд Йоркширийн цагдаа нарын хамтарсан хэвлэлийн баг хурал хийж хоёр эмэгтэй талаар ямар нэгэн зүйлийг мэдэж байгаа болон мэдээлэлтэй байгаа хүмүүс цагдаад мэдээлэл өгөх хүсэл гаргаж ирсэн. За энэхүү хэвлэлийн баг хурлаас нэг удалгүй Ким Лондон руу хэд хоногор буцаж ирсэн бөгөөд буцаж ирсэн тэр оройн түүнийг интернет кафед байхад нь баривчилсан. За түүнийг Ким Кёнжэг алсан хэрэгт ял тулгаж нин даруй цагдаа орсон. 2002 оны 1-р сарын 21-нд хэрэг шүүхтээр очисон бөгөөд өмгөөлөгч нь түүнийг батлан даалтаар суллах хүсэл гаргасан ч хүсэлтээ хэрэгсэхгүй болгож шүүх хурал эхлэх хүртэл түүнийг шоронд орохоор шийдсэн байдаг. За энэ хэргийн шүүх хурал тэгээд 1-р сарын 28-нд эхлэх ёстой байсан ч тодорхойгүй шалтгаанаар хойшилсан. За энэ хооронд цагдаа нар болон мөрдөгчид Сон Инхээ алга болсон хэргийг мөрдөн шалгах ажиллагаагаа үргэлжлүүлэн хийсээр байсан. 2002 оны 3 дугаар сарын 14-нд Пол Ньен нэртэй барилгын компани ажилтан Сон Инхээгийн амиа алдсан Гаста Стрит дэх байрны угаалгын өрөөнд засвар хийж байсан ба тэр өвөдний хэсэгт байрлах хавтангийн цаанаас маш олон тооны ялгаан нисэн гарч ирж байгааг анзаарч цагдаа нарт мэдгдсэн. За эхлээд бол тэрийг ингээ онгойлгож үзхийг оролцсон ч тэр чинь нөгөө онгойлгохгүйгээд хатцсан байсан болохоор онгойлгох боломжгүй байсан. Тийм учраас нэлээд сэжигтэй санагдаж цагдаа нарт мэдгдсэн байдаг. За маргааш нь цагдаа нар тэр байранд ирж коридорт байрлах битүүрмжилсэн шүүгийг олсон. За шүүгийг онгойлгож үзэхэд дотор нь эвгүй үнэртэй хувцснууд олоостой байсан бөгөөд түүний цаана хүнжилд ороосон нүцгэн эмэгтэй цогцос байсан. За ингээд цогцонд дүн шинжилгээ хийснээр цогцсон Сон Инхээгийн болох нь тогтоогдсон. Цагдаа нар өмнө нь 2002 оны 1-р сарын 9-нд буюу одоо энэ хугацаанаас 2 сарын өмнө мөрдөн шалгалтын үеэр уг байранд ирж байсан боловч зөвхөн эхний хохирогч Жин Кёнжэгийн хувцснуудыг л олсон бөгөөд хоёр дахь цогцыг нууж битүүмжилсэн энэ шүүгийг ерөөсөө анзаараагүй явцсан байдаг. За удалгүй Сон Инхээгийн нүүр, буугуй болон шагааг ороосон скотч нь эхний хохирогчдэр ашигласан скотчтой яг ижил болох нь тогтоогдсон. Цогцыг олсны дараа шүүгэн нуулсан эд зүйлсэд нэмэлт ДНК-гийн шинжилгээ хийж үзэхэд зарим хувцас болон нэг хос гутал нь эхний хохирогч Жин Кёнжэгийн болох нь тогтоогдсон. 2002 оны 4-р сарын 4-нд Кимд Жин Кёнжэ болон Сон Инхээ нарын амь насанд хүрсэн хэрэгээр буруутгаж 5-р сарын 7-нд эрүүгийн шүүхтэр мэдүүлэг авч эхэлсэн ч Ким орчуулагчийн тусламжтайгаар энэ шүүх хуралд оролцож Жин Кёнжэ болон Сон Инхээгийн аллагад буруугүй хэмээн мэдэгцээр байсан. Эдгээр шүүх хурал тухайн оны 9-р сарын 30-нд товлогдсон байсан ч хойшлогдож явсаар 2003 оны 3-р сард шүүх хурал болсон. Ким байцаалтын үеэр асуултанд хариулахаас татгалзаж дараа нь шүүхтэр ч гэсэн мэдүүлэг өгөхөөс татгалзаж байсан. Гэхдээ шүүх хурлын 2 дахь удаар танхимдны шүүгчдийн өмнө Ким Сон Инхээг санаандгүй алсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна. Ким ярихдаа бид хоёр нэг хүлж тоглож байсан ч энэ нь харамсалтай байдлаар төгссөн юм а гэмээр мэдүүлсэн. Гэвч шүүхийн мэдүүлгийг хүлээн аваагүй бөгөөд Ким эдгээр гэмт хэргийг яагаад үйлдэлсэн зорилгоо хизээж тайлбарлаж чадаагүй юм. За мөн шүүхэд гэрчээр хоёр хохирчийн цогцлыг шинжилсэн багийн бүрэлдэхүүнд байсан Кристофер Мивер гэдэг хүн оролцсон. Түүний ярьснаар Кимийн хоёр хохирчийн амийг хөнөөсөн
Энэ арга нь өөр ямар ч хэрэг дээр хизээж харж байгаагүй маш зэрлэг аимшигтай арга байсан гэж мэдүүлсэн. Дараа нь Кимийн хуучин найз болох Марика Ишимура мэдүүлэг өгсөн байна. Тэр гэмт хэрэг үйлдэхэд ашигласан скотч нь өөрийнх нь байсан бөгөөд Лондон дахь Таатай галерейгаас онцгой тохиолдолд хэрэглэхээр худалдаж авсан байсан гэдгээ мэдүүлсэн. Эцэст нь 2003 оны 3 дугаар сарын 25-нд Ким хоёр эмэгтэйг онц хэрсгийгээр амь насыг нь хөнөөсөн хэрэгт буруутай гэж үзэн бүх насаар нь 20 хэл оноосон.